За ингээд дуу оруулж ярина ч үлгэрийн далаа юм байна. Тийм болохоор өөрөөр ярьлаа. Улаан өнгөл ер нь интернет оруул их хүчтэй өнгө гэж үздэг штеп. За яагаад хүчтэй өнгө гэж үздэг вэ гэхлээр хүний сэтгэл хөдлөлийг өндөрсөвдөг. Цаашлаад ийм удаан байдаг өрөөнд хийвэл солиотой галзуу болох магадлал их өндөр. Одоо юу гэдгийг ороод гардаг караоке, бар, ресторан. Тэгээд гэртээ их олон өнгө тавьчвал тэгээд ер нь ааш давгагийн ааш нь өндөр болно. Жохон мэдрэл муутай нөхрийн ааш авирн дийлдэхэ болно. Хийх мэдчлэн сөрөг зөвлөд их нэмэгдэнэ. Тийм болохоор улаан өнгийг удаан байдаг газар тавих юм бол энгийнээр хэлбэл маш багаар оруулга байдлаар, тодруулга байдлаар оруулсан нь илүү зохимжтой байдаг. Яг энэ зурган дээр харагдаж байгаа шиг нэг хананда тавилгатайгаа хослуулах байдлаар хийж болно. За мөн түрүүний дурдсантай адилхан ресторанд бага хэмжээгээр оруулвал илүү гоё харагддаг. Тэр нь бор өнгө, цаа болоод бараа өнгөтэй илүү зохимжтой байдаг. Тэрийг гэрэлтэй хослуулж ресторанд хийснээр энд орж ирсэн хүмүүс маань илүү хөгжилтэй, халуун дулаан, уур амьсгал бүрддэг байгаа.